За маркетинг 101 подкастын маань хамгийн ихний зочноор олон улсын хэмжээний мастер, өсвөр спортын тамирчин Дөлгөн оролцож байна. Сүүлийн үед та ямар хуу прожект дээр ажиллаж байна? За, ер нь бол яг өөрийнхөө нөгөө клубээ эхлүүлсэн. Усан сэлтийн клубээ эхлүүлчихсэн. Одоо клуб маань бол яг өөрсдийнхөө бассейнд одоо бассейн түрээслэл явж байгаа л та. Тий. Тэгээ бассейн дээр төвлөрөөд ер нь бол 3 дахь жил рүү ороо явж байна. Тэгээд тухайн үедээ яг дөнгөж шинээр одоо эхэлсэн тамирчид маань одоо яг гоё болоод явж байгаа. Тий. Тэгээд сар болгон 200-300 шинээр сэлд сурж байна. Гэх мэтлээ ингээл ажиллал гоё явж байна л та. Тий. Яг өөрөө хуваараа гэх юм бол одоо дэлхийн аврагт орохгүй бэлтгэл хийж байгаа. Мастерсын дэлхийн авраг гэж болдог байхгүй. 25-аас дээш насных ингээ оролцдог. Дээш насны хязгаар байхгүй. Хамгийн гоё нь 35-аас 39 насны ангилалд энэ жил уралтахаар одоо бэлтгэл хийж байгаа. Тэгээ 8 сард болох юм. Сингапурт дэлхийн авраг болно. Яг хоо 7 сарын дундуур яг элитүүдийн дэлхийн авраг болно. Яг нөгөө топ тамирчид маань уралтна. Залгуулаад ерөөсөө хэдхэн хоногийн дараа 8 сарын ихээр мастерсууд буюу одоо өмнө сэлж ийсэн, дөнгөж сэлж сурсан ерөөсө бүгд холилдол тэгэл наснасаа ангиллаараа уралдаад явах юм. Тэнд их гоё юм болох чаа. Тэр нь бэлдэж байна да. За та ер нь хамгийн анх одоо усан спорттой холбогдсон тийм түүхээс ярил хуваалцвал. Бүр хамгийн анх холбогдсон гэдэг юм бол манайх Эрдэнэтэд байдаг байхгүй. Би чи Эрдэнэтийн унгуу хөхт. Тэгээ манай Эрдэнэтэд чи одоо залуучуудын хамгийн одоо түгээмэл чөлөө цагаа өнгөрүүлдэг газар бол спорт цогцлбор, спорт ордон. Тэ. Тэгээ тэнцээ дээрэс нь манай ихч Монгол улсын одоо анхны эмэгтэй усан спортын мастер юм хүн байдаг байхгүй. Хүүхэд байхасаа л ихчигээ хараад ихчгээ гоё тамирчин болно гэл ингээд бодоод ингээд явж байсан. Тэгэл ихч маань бас яг одоо дасгалжуулагч болоо сургуулаа төгсч ирээд шууд манай үеэл бит хоёрыг хамт дасгалжуулаад ингээд явж. Тэгэл ерөөсөн анханасаа л ихчигээ хараад тэгэл шууд усан спорттой эргэлт буцалтгүй холбогдсон да. За олимпиад оролцох хүртэлх одоо энэ тамирчны замнал гэж байгаа шүү дээ. Тэр юу нэг хэр байсан бэ таны хувьд? Одоо ингээд зөндөө асуудлууд байдаг шүү дээ. Одоо жишээлбэл тухайн үед ч юм уу ингээд бассейны хүрэлцээ гэдэг ч юм уу эсвэл яг Монгол улсын нөгөө тамирчдыг юм бэлтгэх нэг юм одоо нэг юм байдаг шүү дээ. Тэр талаараа хариулвал. Тий, тэр үед чинь яг хамгийн гол асуудал бол ерөөсөө бассейн байсан. Материалыг бааз байсан. Тэгээд одоо яг уу намайг олимпиад оролцож явах тарцсангуу бас бассейнууд шинээр өөр бассейнууд нээгдсэн байсан л та. Гэхдээ тэр үед чинь бас яг тийм тэр болгоо ингээ гой чөлөөтэй ингээд сэлж болох хувц тийм бассейнууд ховор байсан. Тэгээд манай Эрдэнэтийн бассейн болохоор засварт орчдөг 100. Тэ. Тэгээд төв бассейн гэсэн заримдаа бас ингээ засварт орчдөг ингээд ийм байсан байхгүй. Тэгэл ерөөсөө бассейн засварт орлоо бэлтгэл хийх боломжгүй болчдөг гэсэн байхгүй. Тэгэл ерөөсөө за усгүй байсан ч гэсэн хоорой газар бэлтгэл хийн сэтгэл байх юм бол хоорой газар усны бэлтгэл хийнэ гэл ингээл өөрийгөө мотивацжуулаад ингээл явж исэн. Тэгээ ер нь бол нэлээд одоо яг би ингээ эргээд өөрийнхөө одоо өнгөрүүлсэн цаг хугацаа ингээ эргээ бодохлоор нэлээд хол замыг туулсан байдгийг. Ер нь бол яг 30 таад олимпиад орж исэн байхгүй. Тэгээ ер нь залуучууд бол ихэнх нь нэг 17, 8-тай, 19-тай, 20-тай гэл нэг за дээдлэн тэнцээ нэг 25 6 та залуучууд л өрсөлдөж байгаа шүү дээ. Ер нь бол хөвчлээ. За тэгээ 25 6 та залуучууд бол дандаа ингээд давтан дахиж ингэж олимпиад оролцож байгаа. Эсвэл аварга баталгаж байгаа. Тим хүмүүс ингээд оролцож идэг. Миний хувьд болохоор ингээд 19-тэй 20-тай олимпиад оролцох боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэр үед сул байсан. Гэхдээ нөгөө манай ихч олимпиад орсон. Анх Сидней олимпиад орж исэн. Тэгэл ихчигээ хараад ямар гоё юм бэ? Олимпиад оролцохын сая гэл ингээ бодож ирсэн. Тэгэл яг тэгээ бодоод удаагүй 4 жилийн дараа манай үеэл яг ингээ хамт ингээ өссөн. Хамт ингээ бэлтгэл хийжсэн залуу маань олимпиад орчдөг байхгүй. Дөнгөж 10 дугаар ингээ төгсдөг жилээ шууд олимпиад оролцоод тэгэл оюутан болол ингээл бид нар ингээл явсан. Тэгээ тэр үед ингээ олимпиад оролцсноо гэсэн юм хүсэл маань бүр илүү хүчтэй суусан байхгүй. Яагаад тэгэхээр манай гэр бүлээс 2-2 хүн олимпиад оролцчихлоо. Одоо би бол оролцох хэрэгтэй. Тэгээ одоо нэг усан спортоор хичээлж ихснийх нэг заавал оролцох хэрэгтэй гэдээ ингээ бодож ирсэн. Тэгээд тэрнээс хойш 2008 оны олимпиад манай үеэл бит хоёр айл нь олимпиад оролцож чадаагүй байхгүй.
Тэгээд яг тэр үед одоо яг манай залуу бит хоёрын яг доотлын үеийн дүүнэр аюу хүчтэй байсан. Одоо шгшээд баг дээр ажиллаж байгаа хоол зүчээр ажиллаж байгаа сайн цэцэг гэдэг нэг манай дүү гэдэг. Тэгээ бүтхөөс гээд бас манай дүү гэдэг. Тэр хоёр маань үнэхээр хүчтэй байсан. Тэр үед бол үнэхээр супер байсан. Тэгэл яг за дүүнэртэй ингээл гүйцэхтэл ингээл өнгөрч байгаа юм байна гэл. Тэгтээ тэр хоёр дүүгээ олимпиад яваад ирэхснийхэн дараа тэр үед чинь бас анхны Монгол улс чинь алтан медаль авчлаа шүү дээ. Тэр үед үнэхээр сэтгэл хөдлөж исэн байхгүй. Яг гэхдээ тэр Төвшинбаяр авраг алт аваал, Бадруухан гавьяат авраг алт аваал ингээл явж хахад за үнэхээр олимпиад оролцмоор байна гэдэг хүсэл бүр улам хүчтэй болсон байхгүй тэр үед. Тэгээд за би одоо ингэж суларч болохгүй. Дахиад ингэ хичээх хэрэгтэй гэдэг. Тэгээд нэг жоохон мотивац аваад тэгээ ингээд тэр үед ч бас би ч дасгалжуулагч байсан юм аа. Тэгээд намайг ингээд мотивацжуулах шахах хүн байхгүй. Тэгэл яг ингээд нөгөө жинхэнэ яг сайн дураараа яг нөгөө мотивац аваад тэгэл яг өөрөө бэлтгэл хийгээл ингээл явж байсан. Тэгэл тэр болгон дээр надад хүндрэлүүд байсан заяа. Одоо яг ингээд бэлтгэл хийх боломж байна уу байхгүй. Тэгээд дээрэс нь би оюутан тогтмол орлого байхгүй тий. Тэгээд одоо найзуудтай подол түрээсэлсэн. Подолын нэг чихтэй өөрөө түрээсэлсэн. Тэг ингээл амьдарч исэн үе байхгүй. Тэгэл тийм хүнд нөхцөл байдалд ингээд одоо харах юм бол тэр чинь аюу хүнд нөхцөл байдал. Тухайн үед бол надад ерөөсө хүнд санагдаж байгааг байхгүй. Тэгэл яаж иж байгаа л бэлтгэл хийгээл ингээл нэг бэлтгэл хийх аргаа олоол гарч гүүгээл нэг ирзэн олж аваад ирзэн татаал. Тэр үед чинь тийм зориултын ирзэнш байдаггүйсэн. Нөгөө Белазын олгой хаймар. Тий. Гокос олж аваад тэрийг нэг юм 3 см орчим зузаантай ингэж хайчилж байгаа л. Тэгэл тэрийг татангууд яг гоё болдог гэсэн байхгүй. Тэгэл ингээл иймэрхүү маягаар ингээд өөрөө сэтгээл тэгэл бас ингээ ах нар ич нараасаа суралцаал ингээл бэлтгэл хийгээл ингээл явж ирсэн л та. Тэгээд явж байгаа л 12 онд яг олимпиад төхөөд ирсэн чинь би спортын мастер болцсон байсан л та. Тэгээ ингээд нөө амжилт яг тогтмол ахижсэн. Тэгээ тэр үед ингээд аюу гой урам аавал улам гой ингээл хүч аваад ингээл явж ирсэн. Тэгэл яг за яг олимпиад оролцсон гэдээ ингээд бодож ирсэн чинь манай үеэл намайг гүйцэждэг байхгүй. За. Тэгээ үеэлдэг гүйцэхтэй 12 онд за би яг олимпиад оролцоод зодог тайлна. Тэгээ амьдралаа бодно. Тэгээ сургуулаа төгснө гэд ингээ бодсон байсан чинь үеэл маань олимпиад орчдөг байхгүй. Тэгээд таны мөрөөдөл бол хэвээрээ байсаар л байна. Байсаар л байсан. Дахиад 4 жил гүрийх юм уу? Йоо, дахиад би тэ ингээд тэгээ бэлтгэл өдөр болгон тэгж бэлтгэл хийж бас тийм амархан юм биш шүү дээ. Ер нь бол нэг яг тамирчид бол угаасаа энэ нэг мэдрээс сурцсан байдаг. Яг хуу бэлтгэл хийдэггүй хүмүүс, тогтмол бэлтгэл хийдэггүй хүмүүс тэр мэдрэмжийг авах юм бол үнэхээр хүн санагдана. Тэгээ тэр мэдрэмжийг ингээд бодож байгаа байхгүй. Дахиад 4 жил би энэ мэдрэмжтэйгээ ингээд зууралдах нь гэж бодогдож байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр ингээд жоохон шантрах мэдрэмж байсан ч гэсэн би олимпиад оролцсноо. Тэгээ манай үеэл бүр 2 удаа орчлоо. Би ядч нэг удаа орё гэд. Надад бас ингээ аюу гой мотивац болж байгаа байхгүй. Тий. Тэгэл өрүүлжлүүлэл бэлтгэлээ хийж явсаар байгаа л тэгэл 16 оны олимпиад оролцсон да. Гэхдээ тэр 4 жил бол үнэхээр намайг хүчрхэгжүүлсэн 4 жил байсан. Яг тэр сүүлийн 4 жил нь. Тэг яг 30 настайдаа би А болж байгаа юм. 30 настайдаа би яг ингээд одоо яг ингээд хамгийн их хичээж хийж исэн тэр спортоосоо ингээд бие жоохон татаж авч байгаа юм те. Тэг их мэтлээ миний амьдралд айгүй олон юм яг тэр 30 настайд өөрчлөгдсөн байт. Бас амар сонирхолтой санагдаж байна л да. Яг нэг гэр бүлээс за өөр спорт хийж болно шүү дээ. За нэг нь барилддаг ч юм уу эсвэл өөр ингээд төрлүүд хийж болно шүү дээ. Яг усын спортоор нэг гэр бүлээс ингээд 3 хүн оролцоод гурлаа олимпиад оролцоод ингээд явна гэдэг бол ингээд үе дэмжсэн гэдэг шиг амар юм гоё сонсогдож байна л да. Гэр бүлээр аяух бахархдаг байхгүй. Тэгээд манай эмээ маань болохоор орс хүн байдаг байхгүй. Тэгээд тийм болохоор би ийм царайтай. Наа хүмүүс аяух асуудаг яагаад ийм царайтай ингэ. Манай эмээ орс байхгүй. Тэгээд манай эмээ биднэрт нэг аяух сонирхолтой түүх ярьж ирсэн. Дэлхийн 2 дугаар дайнууд манай эмээ чинь 38 онд төрж ирсэн байхгүй. Тэгээд дэлхийн 2 дугаар дайнд дуусахын өмнөхөн үе хүртэл ингээд байсан үе тэнд амьдарч ирсэн Москвад амьдарч ирсэн үе биднэрт нэг ярьж ирсэн байхгүй. Тэр нэг амар сонирхолтой түүх ярьж ирсэн. Тэгээ яг имээ ингээд жоохон байхдаа байшингийнхаа гадаа ингээд гэрийнхаа гадаа ингээд гараад ингээд тэнгэрlөө харахлаа тэнцээ ингээд нөгөө бөмбөг тесэрж мэсрээлтэй ингээд сум ингээд нисэж байгаа сум юм харагддаг. Тэгэл германчуудын онгоц ингээд Москваг бөмбөгдөн. Тэр нь ингээд харагддаг байсан гэж байгаа байхгүй. Тэгэл ингээд хар зогсож итэл ингээд
Яг ингээд шүүн ингээд хараалцах чид онгоц нэсэд ороод ирдэг гэж байгаа байхгүй. Тэнгүүд цэргүүд буудаад тэрийг унгана. Ононгууд ингээд гал гараад мотор нь шатаад. Тэг яг ингээд байшингийнхан хашааныхан дээгүүр нэсэд хойтлох нь ойр нь орсон гэдэг байхгүй. Тэгээ тэр үед манай эмээгийн аав нь болохоор адуучин байсан юм билээ. Тэгээд нөгөө яг Орос цэргүүдийн нөгөө адууг ингээд хариулдаг. Тэг адуучин байсан. Тэгээд яг нөгөө цэргийн ангийн хажууд амьдарч ирсэн юм байна л да. Тэгсэн чинь тэр үед нөгөө германчууд одоо яг нэг товтлооны нэг стратегиараа л яг нөгөө цэргийн ангиудын бөмбөгдөж таарсан юм билээ. Нэг вокзалын бөмбөгцсөн, төмөр замын бөмбөгцсөн. Тэгээ яг тэр манай эмээгийн амьдарч ирсэн тэр хавийг бөмбөгцсөн байдаг байхгүй. Тэгээ яг манай эмээгийн амьдарч ирсэн тэр байшингаас нь хитгэн метрийн зайтай нэг бөмбөг унсан байт юм билээ. Тэгээ бид нарт ингэ ярьж байгаа байхгүй. Энэ хаалх шиг том бөмбөг байсан гэдэг. Тэгээ сапиорууд ирээд ингээд аюулгүй болгоод задлаад үтсэн чинь илс байсан гэж байгаа байхгүй. Дарь байх хэрэгтэй байсан газар нь илс байсан гэдэг ч байгаа байхгүй. Тэнгүүд тэр эмээгийн тэр амьдарч ирсэн тэр газраас ойрхон бас нэг вокзалыг бөмбөгдсөн. Тэнд бас нэг бөмбөг дэлбрээгүй үлдсэн байсан гэж байгаа байхгүй. Тэгээ тэр бөмбөгийг задлаад үтсэн. Би тэр яг тэр тэнд унсан бөмбөгийнх нь мэдээллийг саяхан хэдхэн жилийн өмнө сонсч ирсэн. Тэрэн дээр болохоор тэр бөмбөгөн дээр нь болохоор юм бичсэн байсан гэж байгаа байхгүй. Манай эмээгийн хашаанд унсан бөмбөг болохоор юм бичээ ямар нэгэн бичиг байгаагүй. Тэгээ тэр нөгөө вокзал дээр унсан бөмбөгөн дээр бичсэн бичиг нь болохоор чадхаараа тусаллаа гэвч байсан. Бас тэгээд тэр үед нөгөө яг тэр одоо германчуудын тэр зэвсэг үйлдвэрлэж исэн тэр газар нь одоо нэг ямар хүн байсан юм мэдэхгүй те одоо нэг сайхан сэтгэлтэй хүн тэнд байсан байгаа байхгүй юу? Тэр хүн тэр үйлдэлийг хийгээгүй байсан бол манай эмээ амьд үлдээч үгүй ч үү те. Тэнгүүд манай эмээ амьд үлдээгүй байсан бол би одоо байхгүй шүү дээ. Тэнгүүд манай гэр бүл байхгүй те. Тэнгүүд одоо яг манай гэр бүл ингээд усан спортод бас ингээд багахгүй хувь нэмэр оруулсан гэр бүл байхгүй юу? Тэгээ тийм болохоор ингээд тэр хүний үйлдэл одоо манай бид нэг гэр бүлээр аягүй бахархдаг байхгүй юу? Тэгвэл одоо тэр нэг хүний үйлдэлд би ингээд танихгүй ч гэсэн амар баярлж явдаг байхгүй бас. Яг ингээд тэр нэг үйлдэлийг ингээд хийсэнд талархаж байгаа. Нийт тийм аягаа сонирхолтой юм болж байна. Наач та амар юм сонирхолтой дүүх шүү дээ. Наач бүр баг би ч орог баярлахаар юм дүүх шүү дээ. Наач юу гэж байгаа юм бэ? Одоо хэрвээ тэр хүн яг тгийг одоо тэр зүйлийг хийгээг бол одоо бус спорт тим гэдэг юм яриад шүү дээ. Тэр баг тий. За түрүүн хоёлаа нөгөө нэг заалны тухай ярьсан шүү дээ. Таныг ингээ бэлтгэл ихтэй амар хүнд хэцүү байдаг байсан. Ганцхан заалтай, хоёрхан заалтай. Тэгэнгүүт 100 болохоор ингээд засвард орчдөг байсан байна. Тэр үеийг одоо үетэй харьцуулбал ер нь Монголд яг үйл ажиллагаа явуулж байгаа хитэн клуб одоо юу гэдэг тий. Хитэн заал байна. Тий, одоо нэлээд олон бассейн байгаа. Бүр хөдөө орон нутгууд ч гэсэн бид нар бол 10 жилийн өмнө мөрөөддөг байсан шүү дээ. За дарханд ядаж нэг бассейн баригдчихаасаа гээл те. Тэгэл энэ хөдөө орон нутгуудад бассейн баригдаад энэ тентхийн одоо аймаг орон нутгуудаас гой тамирчид ингээ ирдэг болоод тамир одоо нэг тэмцээн үнэхээр гой өргөн цар хүрээлтэй болоосаа гэж мөрөөддөг байсан байхгүй. Одоо тэгсэн чинь ерөөсө баг Башаангүй аймаг гэж баг байхгүй болж байна. Зарим нь бол одоо дөнгөж баригдаж эхэлж байна. Зарим нь болохоор төсөн батлагдсан гэдэг баригдаа явж байгаа гэлдэг чинь тий. Одоо бүр ингээд хөдөө орон нутгийн усан сэлтийн тамирчид хоорондоо хамтарсан бэлтгэл энэ төр гэд хийж штэ бүр тий. Бүр ингээд үнэхээр гой хөгжсөн байгаа байхгүй. Тэгээд хэдхэн жилийн өмнө ерөөсөө ингээд 2-3 жилийн өмнө л одоо эдгэрчүүдийн залуучуудын улсын аваргаар ерөөсөө 300-400 л хүүхэд ордог байсан бол одоо бүр 700 зарим бүр 800 хүүхдүүд оролцдог болсон. Тэгээ одоо бүр нөгөө 7, 8, 9, 11, 12 нас гэж хуваангуудаа дээшээ 12-оос 14, 15, 16, 17 нас гэж бүр ингээ хоёр хэсэг хуваагаад бүр хоёр өөр өдрүүдэд ингэж тусад нь салгаж хийхээр одоо бүр тийм зохион байгуулалт руу орж байгаа байхгүй. Тэгээ бүр үнэхээр хөгжиж байгаа. Одоо бол ингээд тухайн үед бол одоо мэдээж тэгэл манай улс чинь нөгөө нийгэм солигдоод тэрнээс хойш ингээл бас ламаргүй цаг хугацааг туулсан шүү дээ. Тэгэл тэр үед юун бассейнд хөрөнгө оруулах, юун тэрийг авч үлдэх те тэрнтэйг тийм л байсан шүү дээ. Тэгээ одоо л яг хувийн компаниуд өөрсдөө гой бассейнууд барьж гээ. За улс орн одоо улсын одоо юу гэдэг аймаг
аймгийн одоо удирдлагууд ч гэсэн ингээл төсөвт суулгаал ингээл мөнгө төгрөг гаргаал ингээл өөртөө бас ингээл басаан заалаа байраал ингээл явж байна л да. Тэгээ маш гоё хөгжиж байгаа. Ер нь бол манай усан спорт бол Тэрийгээ дагаад ер нь бол бас тамирчдыг үзүүлэх тэр амжилт сайжрах гэсэн үг шүү дээ. амжилт бол үнэхээр сайжирч байгаа. Үнэхээр сайжирч байгаа шүү. Тэгэл одоо анх удаа манай Монгол улсын тамирчид дэлхийн аварга шалруулах тэмцээний яг стандарт цагийг биелүүлээд бүр эрхээ аваад олимпийн эрх гэдэг шиг тийм эрхээ авдаг байхгүй уулна. Ийм эрхээ аваад яг тэр цагаа биелүүлээд ингээд оролцож байгаа. Одоо энэ зуны дээр дэлхийн аварга шалруулах тэмцээнд манай эрхэсгээ залуу Америкт бэлтгэл хийдэг. Тэгээ одоо эрхээ авцсан одоо ингээд бэлтгэлээ гэдэг ингээд явж байгаа. Дээрээс нь манай инх хүслийн инх тамир хоёр байна. Алдарт игчдөө хоёр. Тий. Манай инх тамир чинь сая нөгөө 2-4 долгод ороод бас нэлээд танигдах шиг боллоо. Тэгээ олимпиад орсон. Манай инх хүслэн бол 2 удаа олимпиад орсон. Ингээд тэгээд Америкт бэлтгэл хийж байгаа. Манай инх тамир Австралид бэлтгэл хийж байгаа. Гэх мэтлээ одоо ингээд нөгөө Монголтойгоо ингээд бэлтгэл хийж байгаа л нэг төвшөнд хүрээл. Тэгээд тэр чинь бас ингээд нэг шалгуур хангаж байгаа байхгүй. Тэгээд тэр шалгуураа хангаал гадагшаа бэлтгэлд их ингээд тэтгэлэгт хамгахдах юм боломжууд ингээд бүрдэж байгаа. Тэгээд маа тамирчид бол үнэхээр гоё болж байгаа. Үнэхээр супер болж байгаа. За, олимпиад оролцоход улсаас бол ингээд тодорхой хэмжээгээр ч юм уу холбооноос ч юм ингээд дэмжээл явуулчлаа гэж бодсон шүү дээ. Тэгэнгүүт тэр хүртэлх цаг хугацаанд ингээд зарцуулагдах одоо хэрэглэгдэх одоо хувцас хэрэглэлүүд ч юм уу те одоо мөнгөний асуудал гэл ингээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг юу нэг хувийн санхүүгээрээ зохицуулалт хийгээд явдггүй эсвэл аль нэг брэндүүдтэй хамтарч ч юм уу тэгж ажилладаг байсан уу? Яг уу ер нь бол өөртөө хувцас хэрэглээ авдаг. Ялангуяа уралдааныхаа хувцсыг бол өөртөө авдаг ихэвчлэн. Би бол нэг л удаа юунаас авч ирсэн. Одоо тухайн үед FINA байсан. Одоо World Aquatics гэдэг дэлхийн одоо усны холбоо. Одоо яг одоо дэлхийн аварга шалруулах тэмцээний зохион байгуулад тэгээд зарим улс орны одоо тамирчдад санхүүгийн боломж муутай ийм улс орны тамирчдад уралдааны хувцсаар хангаж өгдөг гэсэн байхгүй. Тэгээд би нэг л удаа авч ирсэн. Speedo-гийн нэг хувцас авч ирсэн. Миний бусад хэрэгэлсэн юмнууд бол дандаа би өөрөө сонирхоод яг хөө надад туссан хүмүүс байгаа. Тэр нөгөө заримдаа нэг спонсорлоод нэг ганц хоёр хүн нэг хэдэн доллар ингэ надад өгнө штэ хүмүүс ч те. Яг эд бэлтгэл хийж байгаа. Тэгэл яг хөө тэр хүмүүсийнхаа тусламжаар нэг ганц хоёр хувцсан тэр авч ирсэн. Сүүл рүүгээ өөрөө ингээд нэг өөрмөр тавиал. Ингээл нэг хувцас авч ирсэн тохиолдол байдгийг. Speedo-гийн би нэг түүхийг уншиж байсан юм л та. Тэр нь л болохоор ингээд одоо усан сэлтийн хувцсан дээр ийм технологийн шинжилэлт хийгээд тэгээд зөвхөн Speedo брэнд нэг Олимпиос 50 хэдэн алтан медаль гэдэг үлээ. Хэд гэдэг үлээ. Би тоон дээр нь жоохон алдчих магадгүй. Гэсэн нэг тийм түүх өгдөгтэй. Тэрний талаар та ер нь тийм тэр чинь одоо Бээжингийн Олимпийг ярьж байгаа хаа. Би яг тэр нарийн ширийн минь бол сайн мэдэхгүй байна. Нөгөө Speedo-гийн тийм одоо нэг төрлийн маркетинг шүү дээ бас тийм. Энэ маркетингийн юмнуудыг тэгж айхтар анхаарч уншиж мэсэн судалдаггүй. Гэхдээ яг чиний ярьсан бол Бээжингийн Олимпийг ярьсан баг. Бээжингийн Олимпиор Speedo-гийн лазер гэдэг хувцас, LCR гэдэг хувцас үнэхээр супер байсан. Яг Michael Phelps-ийн өмсдөг. Тэгээд ер нь анхны тэр нөгөө усны одоо нөгөө амтны арьстай адилхан, акулны арьстай адилхан гэдэг маркетинг хийсэн байхгүй. Тэгээд тэр маркетинг нь амар сонирхолтой байсан. Тухайн үед надад хүртэл бүр ингээд бүр сонирхолтой санагдчихсан байхгүй. Энийг аваад өмсчих таа. Энийг аваад өмсчих юм бол нэр хэдэн секунд ахичих юм бах таа гэж бодоод. Бүр аваад өмсгөр бүр супер уралдах юм байна л гэж бодож байсан байхгүй. Тэгээд тэр бүр хамгийн анх чинь Speedo чинь юу яасан? Битүү хувцас Сидней Олимпиос эхэлж юу тарааж исэн. Яг Сидней Олимпиад оролцоо. Одоо манай их ч анх Сидней Олимпиад оролцсон гэдгсэн шүү дээ. Манай их ч шүү дээ. Тэнд Сидней Олимпиад оролцож байхад тэнд анх Speedo яг энэ битүү хувцас бүх тамирчдад яг арзмаарийнхын дагуу өгч исэн байхгүй. Тэгээд ихч маань Олимпиад оролцож ирээд манай үеэл бит хоёр тэр хувцсыг хараад бүр шоконд орчихсон. Ямар гоё хувцас вэ гэдэг. Тэгээд манай үеэл тэр хувцсыг авцсан байхгүй. Хамгийн сонирхолтой нь эмэгтэй хувцсыг эрэгтэй өмсөөд нэлээ уралцсан. Тэр үед ч одоо тэгээ бид ч одоо мөнгө төгрөгч гэж юу аах вэ? Тэр хувцсыг худалдаж авдаг боломж нь ч гэж юу аах вэ? Тэгэл манай ихч маань шууд
манай үеэлд өгчээсэн байхгүй. Тэгэл манай үеэлч дараагийн олимпиад оролцсон гэл ингээл мотивац авсан бас ингээл явж исэн. Тэгэл нөгөө цол биелүүлнэ гэл ингээ явж исэн тий. Тэгээ тэр үед бол үнэхээр супер харагдаж исэн. Тэгэл яг нөгөө тухайн үеийн маркетинг нэг юм акулны зурагтай. Тэгээд яг доор нь яг тэр хувцсыг өмссөн ингээд нэг тамирчин ингээд усан дотор гуулгаж байгаа ийм зурагтай. Тэгэл тэрийг хараад тэгэл тэр чин жил ирэх тусам өнгө нь өөрчлөгдөөл тэгэл нөгөө материал нь өөрчлөгдөөл бүр супер болол тэгээ хөвдөг чадвартай боллоо, ус нэвтрэхгүй чадвартай боллоо гэл ингээл тэр болгон дээр ингээл үнэхээр сонирхол татчихсан. Тэгэл бүр аммаар санагддаг байсан. Яаж юм хувцастай болох вэ гэл мөрөөддөг байсан шүү дээ тэр үед. Битүү хувцас ярьлаа шүү дээ. Тэр яг л анхны нөгөө нэг миний яриад байгаа технологи юм шиг байгаа. Битүү юм хувцас гээ. Тэгээд өмнө нь бол юм ойдолтой хувцаснууд хийгдээд ингээ байдагсан гэдэг байна шүү дээ. Тэгэнгүүт битүү хувцас хийгээд ус нэвтрэхгүй одоо юм технологи яачингууд усанд илүү нөгөө хурдан байна гэдэг нэг юм гарсан юм шүү. Тэрнээс болоод одоо нөгөө нэг юм олон улсын спортын холбоо шүү дээ. Улсын спортын холбооноос яг тэр хувцсыг хориглосон гэж бас яг сонсч байсан байхгүй. Тий. Тэр яг тийм болсон уу? Тэр яг тийм болсон. Би бүр тэр тэмцээнд нь оролцож байсан. 2009 оны Ромын дэлхийн аварга байдیں۔ Ром, Италийн Ромд болсон дэлхийн аварга. Тэнд бол эвдэгдээгүй дэлхийн рекорд гэж байхгүй. Зарим нэг бүх рекордыг эвдсэн гэж яриад. Бүх рекорд шинжлэгдсэн тэнцээ бол. Яг тэгэхээр тэр нөгөө хүний өрсөлдөөн биш болсон байхгүй. Технологи хүний өрсөлдөөн биш, хувцсны үйлдвэрийн технологийн өрсөлдөөн болсон байхгүй. Тэгээ тэр үед хамгийн супер байсан. Яг нь Бээжингийн олимпиад спидо супер байсан заяа. Тэгээ дээрэс нь Майкл Фелпс маркетингийг бүр супер хийж өгсөн. 8 алтан медаль аваад тий. Фелпс чинь зүгээр спидог рекламдах нь битэл маркетингийг хийж өгөх нь битгийл яг усан спортыг үнэхээр супер сурталчилж өгсөн байхгүй. Усан сэлтийн тамирч. Одоо усан сэлтгээд тэгэхээр хамгийн дөрөнд хүмүүс мэдгүй хүмүүс ч гэсэн асууна. Нөгөө хэн блэ? Филипс юу лээ гэл ингээ асуудаг байхгүй тий. Майкл Фелпс ч үнэхээр супер маркетинг хийж өгсөн байхгүй. Тэгээд яг тэрийгээр нь спидо бүр ингээд маш сайн гэрээ хийсэн юм шиг байна тухайн үедээ. Тэгээд яг тэр явдлаас хойш 1 жилийн дараа 2009 онд Итали Ромд дэлхийн аварга шалралт тэмцээн болоод тэнцээ ерөөсө баг бүр мэдэхгүй баг бүх компаниуд байсан шүү. Тэгээд тэнд би амьдралдаа ганц удаа авсан гэдгсэн. Би тэр үед бас нэг авсан юм байна. Амьдралдаа 2 удаа өнгөө хувцас авч ирсэн юм байна. Тэгээд тэр үед чинь ингээд бүх компаниуд ирсэн. Ерөөсө чи хүссэн загвараа сонго. Гэхдээ нэг хүн нэгийг л сонгоно шүү гэдэг юм юутай дүрмтэй. ID картн дээр ингээд цоолчдаг. Тэгээд цоорхон ID карттай явж байвал хувцас өгөхгүй. Бүтэн ID карттай явж байвал ингээд тэндээс ерөөсө Adidas, Mizuno өөр чи юу ч хэл ерөөсө бүх л компаниудаас бүх л юм спортын төрлийн спортын чиглэлээр одоо хувцас үйлдвэрлэдэг компаниуд баг бүгд байсан. Бүгд усан спорт ингээд хувцас хийж исэн тэр үед бүр Nike, Adidas өөр юу ч байлаа бүр баг бүгд байсан байхгүй. Тэгээд тэндээс би яг зүгээр спидог л сонгож ирсэн. Яагаад тэгэхээр миний 70 дахь умсарт спидо амар их юм ингээд мэдээлэл өгсөн байхгүй. Тэгэл ерөөсөө яг анх ингээд спидог сонгоод тэгээ нэг юм өмд авчихсан. Тэгэд за гой шинэ хувцастай боллоо ч сайхан уралдах нь гэж бодож исэн чинь 10 оны 1 сарын 1-ээс тэр хувцснуудаа хоригдсон байхгүй. Харин тийм шүү. Тэгээд тийм мэдээлэл гараад яагаад тэгэхээр энэ хувц одоо битүү болчихлоор хувц битүү тэгээд дээрэс нь бариу болчихлоор энд тамирчин биш яг хувцсны өрсөлдөөн болоод эхэлсэн байхгүй. Тэгэнгүүт яг нэг дүрм гаргаад өгсөн. За эрчүүд нь өвдгнөөс доошо задгаа, эмэгтэйч өвдгнөөс доош задгаа. Эрчүүд нь ташаанаас дээшээ задгаа, эмэгтэйчүүд нь мөр ил гарнаа гэдээ ингээд заагаад өгсөн. Тэгэл ерөөсөө бүх хувцснууд нь дахиад шинжлэгдээл. Тэгэл 10 оны 1 сарын 1-ээс усан спортын ертөнцийн дэлхийн даяар тэр чигээрээ 2-4 секунд ухарсан байдаг байхгүй. Тэгэхээр яалчгүй тэр хувцсны нөлөө байсан байхгүй тийм. Тэгээд тэр зайг тэр амжилтыг 4-5 жилийн дотор нөхөж авсан байдیں۔ Тэгээ яаж нөхөж авсан бэ гэхээр тухайн үед нөгөө усан сэлтийн нөгөө мэрэгчлэтнүүд юуг нь ойлгосон бэ гэхээр битүү хувцсчийн хевлийг ингэж чангалж өгöd байгаа юм байна. Тэгвэл тамирчдынхаа хевлийг сайхан хүчтэй болгох хэрэгтэй байна, чангалах хэрэгтэй байна гэд тэрнээс хойш бүх тамирчдыг хевлийг ярзаадаг болсон байхгүй. Тэгэл одоо бүх тамирчид ингээд аюу гоё юм ярзаасан хевлээтэй. Маш гоё юм хүчтэй.
Тэгээд одоо ингээ амжилтууд одоо бүр ингээ тэр үед эвдэгдсэн зарим рекордууд ингээ эвдэгдээд явж байгаа. Маш цөөхөн рекордууд үлдсэн. 2009 онд эвдэгдэжсэн рекордоос цөөхөн нь л одоо эвдэгдээгүй байж байгаа гэсэн үг. Тэгэл ерөөсөө хувцсны технологи байсан. Энэ бол энэ дээр явагдсан бас маркетинг цагтан бас шал өөр юм билээ л да. Одоо бараг л та ингээд унтчихад бид урагшласаар авах болно гэсэн нэг тийм маркетинг слогантай тийм юу хийсэн бас бид байгаас. Тэр бас амар гайхалтай реклам дээр нь одоо манай Майкл Фелпс тоглолцсон. Тэгээд нөгөө чад уул нь нөгөө амар том брэнд шүү дээ. Тий. Тэгэхэд ингээл амар лаг алсан ингээл графиктай ч юм уу лаг зураг авалттай юм хийж болно шүү. Тэгэхэд тийм байгаагүй. Тэгэл ингээл манай хүн сэлээл ингээл өглөөний тасглаа ягаал нар мандж хахад ингээл бассейнд байгаа. Тийм л дүрс байгаа хөөх. Тэгэл төгсгөлд нь гарч байгаа юм юу гэхээр та ингээд унтчихсэн ч гэсэн бид нар ингээд урагшласаар авах болно гэдэг тийм юм. Тэр нь ер нь бол хувцаал хэлээд байгаа юм байна л да тий. Та унтсан ч гэсэн таныг нэг 4 секунд урагшлууллаа гэдэг. Тий. Тэн дээр бас нэг аягүй сонирхолтой юм болж байсан. Тэнд нөгөө Jacket гэдэг усны хувцсны брэнд байдیں۔ Тэр брэнд чинь бас үнэхээр супер байсан. Тэр нэг шинэ технологи гаргацсан байсан. Тухайн Speedo гүйтсэн. Шинэ технологи гаргацсан байсан. Тэгээ тэр технологи тэр Jacket ерөөсө тамирчид тэр үед бүгд Jacket руу шуурж ирсэн. Яг нөгөө Speedo-тай гэрээтэй эсвэл Arena-тай гэрээтэй хүмүүс нь яг тэр хувцас өмсөж ирсэн. Эсвэл Mizuno-тай гэрээтэй хүмүүс ч юм уу. Бусд нь бүгд Jacket руу шуурж ирсэн. Яг тэгэхээр Jacket-ийн хувцас нь бүр яг нөгөө дельфиний арьс шиг. Бүр тийм. Ус руу орчхоор ингээд юм ус нэвтрэхгүй бүр ингээд айгүй гоё юм гөлгөр болдог. Тэгээ ус руу үсрээл оронгоо зүгээр сүнх гэл алга болж ийн гэдэг ингээд байгаа байхгүй. Бүр тийм байсан байхгүй. Тийм. Майкл Фелпс ч гэсэн тэгж хэлсэн байдیں۔ Одоо би энэ хувцсыг өмсөд ус руу үсрээд ороход би бол зүгээр мотортой юм шиг л те одоо ингээд үнэхээр урд нь мэдэрч байгаагүй мэдрэмжээ мэдэрч ийн гэл ингээд иймэрхүү үгнүүд хэлж ирсэн байхгүй. Тэгээ тэнд за Словакийнх болоо Словакийн тамирчин за 100 метрийн далаанхаас хэлтийн 2009 оны дэлхийн аваргын 100 метрийн далаанхаас хэлтгээр бичгээр гараад ирэн заяа. Одоо Майкл Фелпсийн нэлийн хоцорж явж байгаад баг ингээ хагас би хоцорж явж байгаад ерөөсө сүүлийн 500 метрт барьж аваад төрүүлж исэн тийм бичлэг үүдээ. Одоо тэрэн дээр Майкл Фелпс барайндаа орчоод яадаг вэ гэхээр ингэдэг байхгүй. Speedo forever гэж байгаа байхгүй. Speedo-тай ингээд айгүй гэрээ хийцээ. Тэгээ тэр үед бол ерөөсөө за Jacket өмссөн учраас Фелпс гүцэгднэ. Ер нь тим ярианууд яригдчихсэн байхгүй. Тэгээд тухайн үеийн яг тэр Фелпсийг тэр гүцэж явж исэн залуу 8 оны Бээжингийн Олимпиад ганцхан дойлоор Фелпс хожигддаг байхгүй. Ерөөсө ганцхан дойлоор. Тэгээд дахиад даага нэгж байгаа байхгүй 2009 онд шинэ хувцастай тий илүү хүчтэй, илүү хурдтай. Тэгээд даага нэгж байгаа байхгүй. Тэнгүүд Майкл Фелпс нэлээд хоцорж исэн юм а. Тэрэн дээр би хүртэл ингээ буудалтаа ингээ нөгөө бүтгүүлстэйгээ хамт ингээ яг нэг өрөөнд хэвтчихсэн байхгүй. Фелпс хожигдчихлаа гэжсэн чил манай бүтгүүлсгүй хаа Фелпс одоо гүцэн гэж тэгжсэн чи яг сүүлийн хэдхэн таталтан дээр барьж аваад гүцчихдэг байхгүй. Хүү тэрэн дээр бүгд толгоогоо барьж байгаа чи ямар амар юм хийчихвэ гэл. Тэгсэн чинь Фелпс хамгийн сүүлд нь гарч ирсэн. Ингэчээ яваад гэхгүй. Тэгэл за Speedo юм байна. Тэр нь бол баг нөгөө нэгдүгээр тамирчид хоорондоо ингээд өрсөлдөд юм тий. Хоёрдугаар брэндүүд тэр брэнд бас өрсөлдөд байгаа байхгүй. Өрсөлдөд юм тий. Өрсөлдөж байгаа байхгүй тий. Speedo барахгүй шүү гэж гарч ирэлдэг. Тий. Тамирчид тэр брэндүүд ч тэр тий. Яг хоорондоо хамтарч ажиллахдаа юун дээр илүү төлөвлөгөө анхааруул ер нь болох юм шиг санагддаг байна. За би энэ дээр биш дээ. Надаа саяхан нэг нөгөө energy drink-ийн нэг компани нэг юм ярьсан. За би шууд ярьчих уу? Хэлчих үү? Gorilla. За. Gorilla гэдэг ер нь бол яг их усүр нь бол Оросынх юм байл л те. Тэгээд Gorilla хэнийг ивент итгэдэг вэ гэхээр Habib Nurmagomedovыг ивент итгэдэг юм билээ. Тэгээ Habib-ийг бол одоо ингээд нөгөө дөнгөж хинч биш байхад нь яг бүх юмар нь тусалж исэн юм байна л та тухайн үед нэ. Ингээд санал тавиал тэгээ жоохон ч гэсэн ингээд мөнгөөр дэмжээд тэгээд нисэх зардал тийз мэж юу гэдгийг тийм юмар нь тусалж исэн юм байна л та. Тэгээ Habib тийм болохоор тэр одоо Gorilla брэндтэй аяг үнэн ч үт юм байна л та. Тэгээ саяхан болохоор одоо
бид нар одоо energy drink-ингүүд бидний далд ухамсарт бол бидний бодолд хамгийн түрүүнд Red Bull орж ирдэ шүү дээ. Ер нь бол energy drink-ингүүд л ер нь ийм цэнхэр саарл тэгээ цэнхэр тэгтээ ингээ мөнгөлөг өнгөний хослол шууд орж ирдэг шүү дээ. Red Bull шууд орж ирж байгаа байхгүй. Break dance Red Bull BC1 гэл тэнгүүч шууд ингээл Red Bull-тэй energy drink Red Bull орж ирдэг байхгүй тий. Тэгээд тэр том компани Habib бас нэг санал тавьсан юм байна л да. Тэгсэн чинь Habib шууд эсрүүцсэн гэсэн. Тэгтээ овоо өндөр мөнгө хийсэн гэж байгаа байхгүй юу? Ер нь бол хэрв харгийн тамирчин татгалзаад ахааргүй Red Bull-ээс тий. Ер нь бол ямар ч тамирчин татгалцахааргүй тийм их мөнгө санал болгосон байгаа байхгүй юу? Red Bull-ээс ингээ хамтарч ажиллаач гэсэн. Тэгсэн чинь Habib юу гэж хэлсэн бэ гэхлээр намайг хинч биш байхад горилла намайг дэмжиж ийсэн юм аа. Тийм учраас би надад хэдэн ч доллар санал болгосон. Би гориллагаас татгалзахгүй гэд ингээд яасан байгаа байхгүй. Одоо ч гэсэн гориллатай ингээ хамтарч ажилладаг. Ингээ гориллаг дэмжиж ингээ явд юм байна л да. Тэгээ тэрийг сонсчоод би ер нь за яг тамирчин хүнийг одоо алдартай болохоор нь хин нэгэн очиж дэмжих биш. Алдартай болохоос өмнө ингээд яг тусалж ингээ хамтдаа ингээд амжилтыг бүтээгээ явах юм бол үнэхээр супер одоо маркетинг бас болт юм байна. Тэгээ тухайн бүтээгдэхүүнээ ч гэсэн үнэхээр сайн одоо ингээд арна бол бас болж чаддсан байх гэж бас ингэ бодож байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө тамирчин хичээн гэхээсээ илүү одоо ивент итгэж байгаа компаниуд, ивент итгэж байгаа тэр одоо яг маркетингийн ажилчид нэг юм гоё нүдтэй байх хэрэгтэй санагдаад байгаа байхгүй. Тийм ээ тий. Ирээдүйтэй тамирчныг олж харах чадвартай тий. Тэгээ тэднийг ингээд гоё тусалдаг. Одоо ерөөсө тамирчны хамгийн гол асуудал ерөөсө санхүү шүү дээ. Санхүүгийн л асуудлыг шийдэж өгчих юм бол тамирчтай амжилт бол гарахаар байгаа байхгүй. Би бол тэгж хараад тэр хэрээрээ дэвшил явчихсан шүү дээ. Тий. Яг Red Bull-ийн хувьд бол нөгөө ингээд energy drink-ингүүт Red Bull орж ирээд байна гэж тэгээд байна шүү дээ. Тэрний би нэг юуг сонсч ирсэн. Одоо анх борлуулалт нь гаргаж ирсэн түүхийг нь. Тэгээ өөрсдийнх нь зах зээл одоо дэлгүүр дээр тавигдаад ч юм спортоор ингээд тавигдахад яг ингээд массаар ингээд худалдаа авалт хийх одоо яг арх дарсан шиг ч юм уу те. Массаар худалдаа авалт хийхэд айгу боломжгүй гадсан гээд. Тэгээ яасан гэсэн чинь Red Bull-ийн лаз үү штэ. Одоо ууцсан хэрэгэлсэн лазнуудыг мангар хийх цуглуулад. Тэгээ ингээд шинийн цэнгэний газруудын хогийн сав ингээд гадаа үүдүүд дээр ингээд базаад хаяадсан байхгүй. Дүүргээ тавьсан. Амиа сонгож ирсэн юм байна тий. Тэгсэн чинь ингээд хүмүүс яах нь хүмүүс яг нэг далд ухамсараараа энийг энэ ингээд тренд болоод байгаа юм байна. За энийг нь авч ууя гэдэг маркетинг ингэж хийж ингээд явж. Энийг яах нь ер нь бол горилла маркетинг гэж нэрлэдэг л дээ. Яг тийм одоо юуны арга барилыг бас хэрэгэлсэн байгаа байхгүй тий. Тэгээд одоо бид нэг хэсэг чинь архитектагаа хамт Red Bull авдаг байлаа шүү дээ. Юм надад баг нэг одоо яг мэдгүй салбар биш мэддэг салбар. Гэхдээ би ч нөгөө мэддэг гэдгийнхаа хажуугаар бас яг нөгөө үйлчлэгээний бизнес шүү дээ энэ чинь. Үйлчлэгээний бизнес дээр бол би огт мэдлэггүй орж ирсэн. Яг урд нь бол яг ингээл үйлчлүүлэл ингээл явж ирсэн. Тодорхой хэмжээний нэг юм ойлголт байсан. Гэхдээ тэр ойлголтоос шал өөр юм байл л дээ. Тэгээд яг тэгтээ яг салбар нь өөрөө яг нөгөө миний надтай ойрхон яг миний одоо насаараа хийж ирсэн усан сэлэлт учраас энийгээ заах гэж байгаа учраас хүмүүс зарах гэж байгаа учраас энийгээ мэдж байгаа болох надад их гоё байгаа л та. Тэгээ би ч өөрөө нөгөө хүн болгоныг гоё сэлж сураасай. Тэгээ сэлж бас ингэж эрүүл мэндтэй хөрөнгө оруулаасай, эрүүл байгаасай гэж ингэж аяг боддог байхгүй. Тэгээ ингээ харахад өдөр ирэх тусам ингээ манай басаанд ингээд байнгын үйлчлүүлэгч нар бий болоод байнга өдөр болгон орж сэлдэг хүмүүс ингээд бий болоод ингээ явж байгааг харахтаа их гоё баярлж байгаа. Эндээ үнэхээр их баяртай байна. Хүндрэлтэй тал нь бол юу гэхээр бид нар чинь ингээд нөгөө бараа оруулж ирж зараагүй. Яг одоо дээрэс нь боловсрал олгож байгаа хүмүүст одоо усан сэлхийг зааж өгж байгаа. Тэгээ энэ болгон дээр одоо яг нөгөө хууль талаасаа, татвар талаасаа ч гэдэг юм уу те юм нөгөө зохицуултууд байдгүй юм билээ л те. Нөөтл бол нөөтл юм билээ л те. Тэрийг өгөхгүй бол тэгэл асуудал үүснэ. Тэгэл тэр болгон чинь ингээд айгүй зардал нь бас хөөрхөн өндөрлөл болчтой л байлээ л те. Яг одоо нийгмийн даатгал тэгэл одоо сүүлд бол энэ тал дээр бол зөндөө л хилан болж штэ. Ер нь бол татвараа багасгаач, нийгмийн даатгалаа багасгаач, нөөтөө багасгаач гэл ингээл зөндөө хилан болж байна. Хэрвээ багасгачих юм бол бидний ачаа мэдээж хөнгөрнө. Тэгээ яг бид нар чинь яг басайн түрээсэлж байгаа учраас түрээсэл юм одоо ингээд түрээсэлж ажиллана гэдэг чинь өөрөө маш өндөр зардал.
Тэгэхээр яг энэ нөгөө зардлыг яаж зөв менежмент хийх вэ гэдэг юм чинь би ч одоо яг энэ менежмент гэдэг үг чинь миний хувьд шинэ үг байхгүй юу. Тэгээ яг бизнесмен гэдэг чинь миний хувьд шинэ үг байхгүй юу тий. Тэгэхээр энэ ойлголтын донд би одоо л ингээд нэг юм ойлгох гол ингээд суралцаал явж илаа л да. Тэгээ хүндрэлтэй тал нь бол надад бол яг бизнес талаасаа бол ийм байгаа. Гой сайхан зүйл нь үнэхээр яг дуртай юмаа ажиллаулаад дуртай юмараа мөнгө олж байгаа учраас надад бол үнэхээр кайфтай байна. Тэгвэл одоо ер нь заюм зараг байна тийм үү? Бид нар та одоо ингээд нэг юм үйлчлэгээ санал болгоод тэр үйлчлэгээгээ дуудалтаач борлуулж байна гэсэн үг шүү дээ. Үйлчлэгээ үзүүлж байна гэсэн үг нэг талаасаа тий. Яг таны хэлдэг зөв л дөө. Одоо ингээд татвар дээр ингээд хуулийн дээр ийм заагдаг байна гэдэг тий. Уул нь хүн мөнгө төлөөд тэнд нөгөө нэг юм сургалтын үйлчлэгээ аваад шүү дээ уг нь тий. Гэхдээ нөгөө талаасаа бизнес хийгээд нүг гэхээр бас яг бизнес хийгээд байгаа тий. Тэгэхээр яг энэ хоёр тал ингээд хоёулаа ийм учраас одоо боловсролын юу гэдгээр явчих юм бол уул нь бас нэг татвар гайг болох гээд байгаа ч юм шиг тий. Тэгээд гэхдээ боловсрол үзүүлж байгаа юу? Үзүүлж байгаа. Тий. Давхар бас үйлчлэгээ үзүүлж байгаа. Зараад мөнгө олоод байна шүү дээ. Тэгэхээр тэр хоёр дээр бас уул нь нэг жоохон таны хэлдгээр яг татвар жоохон багасгаад тэгээд хуулиндаа бүр нарийн заагаад өгчих юм бол энэ бүгд яг ингээд бас дэвшлэх боломж бол бас байгаа хаа гэж бол харж байна тий. Тэгээ энэ одоо ингээд яг хөгжөөл явах л ах л та. Бид нар тэгээ яг нөгөө туулах замаа л туулаад явж байгаа гэж би харж байгаа. Өөр улс орнуудад яг энэ асуудал хэдэн жилийн өмнө гэсэн байсан л юм байлээ л дээ. Тийм. Тэгэл одоо бид нар чи яг л туулах хэвээр замаа туулаад одоо ингээл ийм асуудал үүсдэм байх. Татвар дээр ийм асуудал үүсдэм байх тий. Энийгээ жоохон харж үзээч гээл одоо ингээл залуучууд ихэнх нь яриад л шүү дээ. Ялангуяа одоо миний үеийн бизнес эрхэлж байгаа залуучууд. Тэг ингээл яг энэ чиглэлээр л яриад шүү дээ. Одоо сүүлд болж байгаа бослого одоо энэ юмнууд чи жигсаал мэгсаал чинь дандаа л энэ чиглэл рүү яваад шүү дээ тий. Ер нь залуучууд яг бизнес хийя гэж дааш ингээд аюу их дарамттай байгаа даа. Тий. Тэгэл яг хуу тэр дарамтыг давхар ингээл амсаал явж илаа л да. Тий. Тэгэл яг хуу ингээл чадхаараа л явж байна. Тий. Мэдээж ингээ байгууллага юм чинь тодорхой хэмжээнд биш ер нь зайлшгүй байх шаардлагатай зүйл бол маркетингийн асуудал гэж эхэлж байгаа шүү дээ. Маркетингээ яаж хийж чинь? Одоо дан ганц ингээ сошиалоор хөтлөөд явж гинөө эсвэл ямар арга тактик хэрэглэж? Тийм, маркетинг бол яг хуу манай ментор надад анх зөвлөж исэн. Чи одоо ингээд чамд одоо царай дүр төрх бол байна, тэ би хаа бол байна, ярих чадвар бол байна. Тийм учраас чи ингээд царайгаа ил гаргаа. Тэ одоо ингээд жоохон юм ярьж эхлэе. Жоохон одоо хувийнхаа сошиалыг хөгжүүлээ гэд ингээд хэлжсэн л та. Тэгээд тэр сошиал чинь ингээд олон даагчтай болоод ирэхээр тэр бол чиний зах зээл шүү. Тэгэхээр тэрэн дээр чи юмаа борлуулах хэрэгтэй шүү гэд анх тэгж хэлжсэн. Анх дөнгөж яг одоо ингээд олимпиад орчоод ирээд яг яахаа мэдэхгүй ингээд явж байгаа л нэг бентертэй болцсон. Тэгээд ямар ч азар энэ хүнтэйгээ танилцсан те. Бас ингээд бурхан гэж байдаг бол ингээд очруулсан л байгаа байхгүй. Тий. Тэгэл надад одоо бодогддог байхгүй. Надад тухайн үед тэр зөвлөгөө орж ирээгүй байсан бол би яг үнэндээ бол огт мэдэхгүй салбар руугаа ороод хууль зөрчөөд одоо юу гэдэг мэдэхгүй юу чигээ явж байгаа юм бүү мэд те. Одоо ингээд хуурамч бичиг баримт үлдээд ингээд ийм ашиг олоод ч гэдэг юм ингээд юу гэж тайлан гаргаад гэдэг шиг тий. Ерөөсөө ингээд явах байсан байх гэж би төсөөлөд байгаа юм. Яг одоо бол ингээд нөгөө дуртай юмаа хийж байгаа. Тэгээд дээрэс нь хууль зөрчихгүйгээр одоо яаж бүх юмаа ингээд үнэн зөвөөр ингээд хийх вэ гэдэг талаас нь л ингээд аль болох ингээд явж байгаа байхгүй. Одоо тэгэл ер нь бол одоо нягтлан хүн гэдэг чинь бас их чухал юм байна шүү дээ. Ер нь бол байгууллагт бол одоо хамгийн чухал одоо санхүүг яг ингээд хуулийн дагуу ингээд наашин цааш нь болгож байгаа. Тэгэл одоо ажилтны цалин хөлс юу гэдэг энэ болгоно чи яг хуулийн дагуу хийж байгаа юм чинь ерөөсөө л одоо нэгтлэн байгаад байгаа байхгүй юу? Ерөнхий нэгтлэн байгаад байгаа байхгүй юу? Гэхмэчлээ одоо ингээд сая нэг хүнтэй ингээд гэрээ хийж хахад яаж бид нэр хуулийн дагуу хууль зөрчихгүйгээр энэ хүндрэлүүдэд давах вэ гэл ингээд яриад эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд тэр хүний зөвлөгөө байсан учраас л одоо ингээд яг ингээд зөв чиглэлээ яваад байна гэж би хараад байгаа байхгүй. Тэр хүний зөвлөгөө байхгүйсэн бол одоо ч мэдхгүй хөл толгой олдохгүй те. Ингээд явж явах байсан баг. Тэгээд яг тэр хүнийхээ зөвлөгөөгөөр ингээд маркетингийнхаа суурийг тэгж тавьж исэн. Анх Facebook дээр групп нэгээл тэгэл өөрөө нэг хичээл оруулаад тэгээ миний нэг гаргасан алдаа нь юу гэхээр одоо би эргээд өгнж байгаа байхгүй юу. Өөрийнхөө нөгөө борлуулах сургалтаа бэлэн болгоогүй байж бичлэгээ хийгээд тавьцсан. Тэгсэн чинь би нэг бичлэг хийсэн чинь шууд 20,000 даагчтай болсон байхгүй. За, ганцхан бичлэг хийгээд. Ганцхан бичлэг хийгээд. Ганцхан хичээл заагаад
20,000 даагчтай болсон байна. Тэгэхээр энэ бас юуг харуулж байна вөхөр нөгөө яг юм сурах хүсэлтэй юм хүн бас маш их байна гэсэн үг шүү дээ. Тэгээд яг усан спорт чинь ингээд нөгөө Монгол шинэлэг байгаа байхгүй юу? Шинэлэг байсан. Тэгээд тухайн үед ингэж нөгөө онлайнаар хичээл зааж байгаагүй. Энэ одоо би чадхаараа нөгөө ойлгомжтой заахыг хичээдэг байхгүй юу? Тэгэл яг нөгөө өөрөө насаараа хийсэн юм чинь. За хамгийн энгийнээр нь хамгийн ойлгомжтой, хамгийн амархан аргыг л зааж өгч байгаа шүү дээ. Тэгээд тэр нь хүмүүст маш их таалагдсан. Тэгэл ерөөсө 20,000 даахчтай болсон. Өргөжлүүлээд нэг 2 3 видео хичээл оруулаад 30,000 даахчтай болсон. Тэгээ маш олон хүн орж ирээд сургалт өнөг асуусан чинь миний хичээл заах байсан бэлэн биш. Би өөрөө ч сэтгэл зүйн хувьд одоо яг ингэж хичээл заа, би ингэж мөнгө олно гэж ямар ч юм төлөвлөгөө байхгүй. Зүгээр л нэг гоё юм хий. Тэгээд жоохон даагчтай болъё гэл тавьсан чинь буруутцсан. Тэгээд нөгөө миний нөгөө зарах бүтээгдэхүүн бэлэн болоогүй хахад давлгаа ороод ирдэг. Тэгээд тэрийгэ боловсруулах гэж ингэж явсаар агаад хэсэг хугацаа алдаад тэгээд яг тэр хугацаанд уулын би ингээд яг зөв дараалтаа явсан бол одоо баг ингээд 300 400 баг 500 даагчтай байхаар байсан байна гэж би дүгнээд байгаа юм. Тэгээд одоо 500 600 мянган даагчтай байх байсан баг гэж дүгнээд байгаа. Давхар ингээд нөгөө яг эхэлж байгаа хүмүүст хэрвээ ингээд үзэж явах юм бол те одоо ер нь бол бүх юма бэлэн болгочоод араас нь маркетингээ хийхгүй бол эхлээ маркетингээ хийждэг дараа нь юмнууд нь бэлэн болоогүй байхлаар аюу хэцүү болчтой юм билээ. Эргээд энэ маань өөрөө сөргөөр нөлөөлөх талтай байж байгаа. Амар том боломжуудаас алдсан байгаа байхгүй одоо ингээ харахаар. Тэгэл яг хөө миний маркетинг бол ерөөсөө дандаа л сошиал дээр л явж байна. Одоо нэг Instagram явж байгаа. Тэгээд нэг Facebook page явж байгаа. Тэгээд яг хөө миний гол одоо маркетингээ явуулах гол арга бол ерөөсөө усан сэлтийг зовлон биш кайф болгох. Тэгээ амьдралынхаа нэг хэсэг болгох гэдэг ч юм дандаа иймэрхүү слогантайгаар яг нэг амьдралын нэг юм хэсэг болгоорой гэсэн юм уриатайгаар л ингэ явж байгаа юм л да. Майкл Фелпс зодог тайлсан 2012 оны Лондонгийн Олимпиад ер нь их муу орсыг цаачаа. Тэгээд яг нэг жоохон хар тамхины хэрэг гаргаад, согтуугаар машин бариад, жоохон депрессэнд ороод, хувь хүн талаас нь жоохон асуудал үүсгэсэн. Гэтэ яг нарийн ширийн юм бол би олж уншаагүй л те. Ер нь бол ном байдаг л юм билээ. Тэгээд нэлээ хугацааг огт бэлтгэл хийхгүй өнгөрөөсөн байхгүй. Тэгээд 2016 оны Риогийн Олимп эхлэхээс 2 жилийн өмнө буцаад бэлтгэл хийж эхэлсэн байдаг байхгүй. 2015 оны ихэр ер нь бол 2 жилийн өмнөөс бэлтгэл хийж эхэлсэн байдаг байхгүй. Тэгээд тэр чинь Greatest Olympian чинь бэлтгэлээ хийгээд эхэлчлээ гэдэг шуум тарахгүй юу? За. Тэгээд тэр үеэр Италийн нэг компани Майкл Фелпстэй очиж гэрээ хийсэн баг. Тэгээд гэрээ хийгээд тэгээд MP гэдэг усан сэлтийн усан спорт одоо усан сэлтийн хувцас үйлдвэрлэдэг юм компани болж байгаа. Одоо ийм брэнд үүсгэж байгаа. Италийн нэг компани MP гэдэг Майкл Фелпс гэдэг. Бүр үү? Тий. Тэгээд тэр брендийг албан ёсны одоо эрхтэй болгоод одоо FINA-д эрхтэй болгоод FINA-гийн одоо албан ёсны тэмцээнүүдэд өмсөх тамирчид авч өмсөх эрхтэй болгоод тэр бүх гэрээ контрактыг хийгээд тэгээд ингээд Майкл Фелпстэй хамт тэр брендийг хөгжүүлсэн байт. Одоо Майкл Фелпс чинь ингээд бараг 2 жил бэлтгэл хийгээгүй байж байгаа шүү дээ. 2 жил огт бэлтгэл хийгээгүй тамирчин чинь бүх юм шинээр эхэлдэг байхгүй. Тэгээд тэр брэнд нь шинээр эхэлсэн, Майкл Фелпсийн бэлтгэл шинээр эхэлсэн. Тэгэл ерөөсөө ингээд бүх цагууд MP хамт явсан тэрэн дээр. Тэгээ 2016 оны Риогийн Олимпиар Майкл Фелпс MP гэсэн өөрийнхөө брэндтэй уралдсан байдаг. Бас гоё сонирхолтой юм байна. Амар сонирхолтой. Тэр тэгээд яг тэр нөгөө би тэгээд яг яаж хүмүүс ингэж гоё олж харж тэ маркетингийг ингэж гоё хийж, ингэж гоё хөгжүүлж хүмүүст хүргэж чадчихна гэж бодож байгаа юм. Тэнд дээрээс нөгөө хүмүүсийн нөгөө сэтгэлийн утсыг хөндөх гэдэг шиг бас амар гоё юм яваад шүү дээ. Тэгээд дээрээс нь хүмүүс чинь тэнд асар их хүлээлттэй байхгүй. Майкл Фелпсийг буцаад ирээсээ, буцаад үнэхээр хүчрэхэг тэр гоё уралдаануудаа үзүүлээсээ, дахиад төсөөлж чадахгүй хүмүүсийн төсөөлж байгаагүй тэр юмыг хийгээсэй гэж ингэж хүсэж байгаа байхгүй. Тэнгүүд тэр MP гэдэг одоо яг компани нь бол мэдэхгүй байна л да. Тэр MP гэдэг брэнд хамт ингэ гарч ирж байгаа байхгүй. Одоо Nike-гийн Jordan гэдэг шиг тийм яг зөв. Тэрэн шиг. Тэгээд одоо тэр MP гэдэг брендийн хувцсуудаар чинь залуучууд гангарах үнэн дуртай. Одоо ингэ яг тэр малгай нь бас их гоё
донжтой харагддаг байхгүй юу? Уралдааны малгай хувцс их гоё харагддаг. Тэгээд тэр сноркл нь одоо нөгөө дасгал хийдэг, төхөөлөх дасгалууд хийдэг, техникийн дасгалууд хийдэг тийм сноркл мөркл нь үнэхээр гоё хэлбэртэй байдаг. Тэгээд яг хүмүүсийг ингэж олж харж яг нэг одоо юу гэдэг тунгийн тааруулна гэдэг шиг яг эзэгтэй мөчтэй. Яг эзэгтэй мөчтэй тайминг нь таарна гэдэг шиг тий. Одоо би бас түрүүнд дурдсан шүү дээ тий. Нөгөө Хабиб анх дөнгөж бэлтгэл хийгээд ингээд яг UFC руу явах гэж байхад нь горилла очоод санал тавь бүх юм энэ дээр нь тусалсан гэдэг шиг яг л нэг ингэж л ажиллах хэрэгтэй юм байна. Ер нь бол брэнд болон тамирчин хоёр хамт л хөгжих хэрэгтэй юм байна л да. Тэгжээж л аюугаа чанартай юм гард юм байна гэж би хараад байна. Манай дээр ер нь одоо гараад байгаа яг тэр тэгтээ бас миний ярих гэж байгаа юм болохоор тэгтээ бас алдаа бол бас биш л те. Яг нөгөө тэр чинь ингээ байгууллага явж ийн тэгээд дээрэс нь бас нөгөө мөнгөний урсгал гэдэг юм харна те. Цаг хугацаагаа харна. Тэгээд ер нь илүү нөгөө амжилттай яваа гэсэн тамирчид дээр л илүү ингэж одоо хөнгө оруулалт хийдэг ч юм уу гэдэг юм яваад байна л да. Наад сонголт чинь бол бас ингээд бас энэ сонголтыг хийвэл болно шүү дээ гэдгээр ингээд гоё компаниудыг уриалж бас болж байна те. Харин тий. Энэ ингээд нөгөө хамтдаа л хөгжөөд байна л да. Нэг нэгэндээ гоё боломж олгоод тий хамт хөгжөөл яг хэцүү үед нь санхүүгээр туслаад тэгээ хүчрхэгцснийхэн дараа өөртөө улам хүчрхэг болж байгаа байхгүй юу. Энэ надад бол энэ сонголт нь илүү гоё санагдаад байгаа байхгүй юу. Тийм байна. Тий гоё түүхтэй, гоё утга учиртай. Тэгээ илүү хүмүүсийн сэтгэлийг бас илүү хөдөлгөж байгаа байхгүй юу. Тэгэл тамирчин брэнд хоёрын одоо яг жинхэнэ хослол хараг. Тэрнээс тамирчин одоо юу гэдэг бас ингэж харж болно шүү дээ. За энэ намайг ивент тэгээд нэг хэдэн төгрөг өгсөн. Энийг би нөгөө ажил юм шигээр те бас харж болно. Тэр харагдахгүйгээр бас ингээд явах боломж бас гэр бүл шиг ингэж явах бас боломж биш Тийм. үү? Яг нь тамирчдын сэтгэл зүйг би бас аягүй сайн ойлгоод байгаа юм. Бизнесмэнүүдийн сэтгэл зүйг аягүй сайн ойлгож байгаа. Яг нэг болсон кейсийг ярих юм бол одоо нэг компани ингээд өөрийнхөө ажилтан шиг ингэж бүртгэж аваад нийгмийн даатгал матгал бүх юмын төлөөд тэгээд цалин гээл гаргаад ивент тэтгэлсэн юм байна л да. Сар болгон одоо ингээд цалин олгоод. Тэгээд цалин өгж байгаа компани ч мэдээж одоо энэ тамирчин бэлтгэл нь яаж ийн гэж санаа тавина штэ. За бэлтгэл нь сайн уу, бэлтгэлээ хийж гин үү, бэлтгэлээ таслаагүй үстэй, сайн хийгэрээ, хичээгээрээ гэдэг үгдийг хэлж байгаа байхгүй. Тэнгүүд тамирчин хүн тэрийг яаж сонсож байгаа гэхэлэр ямар хэцүү юм бэ? Яагаад намайг хянаад байгаа юм бэ? Тэг яагаад намайг зүгээр ингээд надад итгээ зүгээр орхичихгүй ингээд хянаад өдөр болго ингээд яриад ингээд байгаа юм бэ? Гингүүд тэр тамирчин хүн чинь 50 биш болчихж байгаа байхгүй. Бас тийм байна те. Тийм. Тэгхгүйгээр уул нь ингээд хин хиндээ итгээд тэгээ одоо мөнгөний авч байгаа юм чинь тэр тамирчин бас хичээгээд гоё нэр хүндийг гаргах гэж хичээх хэрэгтэй байгаа байхгүй юу? Нөгөө талаас уг нь бас кэрлээд байгаа шүү дээ. Уул нь кэрлээд байгаа. Уул нь кэрлээд байгаа. Тийм. Гэхдээ арга нь буруутчихад байгаа байхгүй юу? Одоо яг тэгээд манай одоо зарим хүмүүс чинь бас нөгөө хандлагын хувьд одоо алдаа гаргадаг штеп. Ер нь бол нэг жоохон юм шаардлагагүй ингээсээр ярьчингууд л сонсож байгаа тамирчин хүн чинь тэр яриаг тэр асуултыг сонсож байгаа тамирчин хүн чинь шууд сэтгэлээр унж байгаа байхгүй. За ингэн барин байж ингэж шаардуулсан барин байж тий бодож эхэллээ. Өгүүл өгсөн шиг өгчихгүй тий. Тэгвэл одоо боли гэдэг. Ингээ болж байгаа харамстай тохиолдол зөндөө байгаад байгаа байхгүй. Тэгэхээр аль алиндаа яг энэ ер нь бол манайхаа яг хөгжиж л байна л да. Тий. Гэхдээ энэ дунд нэг юм зохицуулагч байх хэрэгтэй мэн гэж би бодсон. Тэр нь магадгүй гэрээ байж магадгүй байна. Яг нэг юм зохицуулдаг хүн байх хэрэгтэй юм байна. Бүр гэж би бодсон. Тэгээ би бас одоо яг ийм үйлчлэгийг хийгээ бодож байгаа байхгүй. За одоо ер нь бол яг маркетингийн чиглэлээр ингээд хийдэг. Одоо яг нэг тамирчныг сонгож аваад тэгээ тэр тамирчнаа хөгжүүлээд тэгээ тэр тамирчнаа аль нэг компани санал болгоно. Тэгээ одоо нэг үнэхээр хүний биед хэрэгцээтэй одоо бүтээгдэхүүн оруулж ирж байгаа компани байх юм бол танаа энэ бүтээгдэхүүнийг манай энэ тамирчин өдөр тутамдаа хэрэгжилж байгаагаар өөрийнхөө сошиал дээр байршуулъя. Танаахын тамирчныг маань жилийн одоо тэдэн төгрөгөөр тэдэн сая төгрөгөөр ингээд ивент итгэжгээ. Эсвэл тухайн мөнгөнд үдэ дүүцвүц гэдэг шиг үйлчлэгээ үзүүлээч. Тэр дундаас үйлчлэгээ үзүүлж байгаа би одоо би яг өөрөөрөө жишээ авч байгаа шүү. Заавал яг би биш шүү дээ, тэ. Үйлчлэгээ одоо ингээд энэ хоёрыг хооронд нь холбож байгаа би зүгээр багахаал хувь авчна. Тэгэхээр энэ тэр компаниас гарсан мөнгөний ихэнх хувь нь бараг 80-90% нь одоо 70-80% ч юм уу те одоо тэр тамирчинд очихоор яг би ийм төсөөлөл яваад байна. Наач амар гоё юм сонирхолтой. Одоо нөгөө нэг юм эйженси л гарч ирэх гэдэг юм л та. Тийм. Ийм эйженси агентууд угаасаа байх ёстой юм билээ. Америкийн одоо том спортууд
одоо брэндүүдийн үйлчлэгч одоо яг л ийм агентууд л хийд юм байна шүү дээ. Ер нь бол одоо би яг хөө сүүлд нэг Ballers гэдэг нэг кино үзчихсэн. Америк хөлбөмбөгийн нэг кино, нэг цуврал кино, HBO-гийн нэг цуврал кино байлаа. Тэрэн дээр ерөөсөө агентууд чадвартай тамирчдыг сонгож аваад тэгэл том брэндүүдтэй шууд жилийн тэдэн сая доллар гэл ингээд шууд яриад санал болгоод явчихдаг л. Тэгэл тэндээсээ үйлчлэгийнхаа тэндээсээ өөртөө хөрөнгө авч тэр хэрээр муудаж байгаа юм байхгүй аль талдаа хаппи үлдчихэж байна. Тийм. Ийм зохицуулагч байж аж энэ юм чи ингээд цаашаа явд юм байна л да. Тэрнээс чинь манай яг миний зүгээр харж байгаагаар манай тамирчид чинь эсвэл байгууллагууд өөрсдөө л яг тамирчинтайгаа холбогдож яриад байгаа шүү дээ. Тийм. Инкүүгээл тэнгуү тэр ямар ч санхүүгийн мэдлэгтэй тамирчин байж болно те. Огт мэдлэг гүйж болж болно гэж явж байгаа шүү. Тэн дээр ийм үйл ойлголцох асуудлууд гараад уртын хугацаа гэдэг зүйлгүйгээр ингээд дуусчаад байна удаа. Харин тийм. Тэгээд айгүйх харамсалтай юм нөгөө гэрээ цуцлалтууд яваад байна гэж би хараад байгаа. Тэгэхээс биш яг ийм зохицуулагчтай, ийм зохицуулалттай тэгээд ийм зуучлалтай тэгээд шудраг гэрээтэй ийм үйлчлэгээ ингээ үзүүлээд ингээ яваад байх юм бол тамирчдын ч амжилт хөгжих юм бэлээ. Тухайн компаниудын брэндүүд нь ч гэсэн үнэхээр сайжраад өсөө явчихсан борлуулалт нь ч гэсэн нэмэгдэнэ гэж би хараад байгаа. Окей, nice. Манай ч одоо ер нь бол тэгэл тухайн байгууллагын маркетингийг хариуцж байгаа маркетингийн менежерүүд л яг хийгээд байна шүү дээ. Манайх энержи зарж байгаа юм чинь энийг гэж бодож байна гэл олзаал те. За манайх одоо юм спорт хувцас зардыг чинь гэл ингээл явж байгаа байх л та. Тийм. Тэгэхээр таны яг ярьж байгаа одоо үйлчлэгч юм бол бас амар гоо шинэлэг сонсогч нэрээ ийм зүйл бас байх ёстой байна. Тийм. Би одоо яг эхлүүлэх гээл ер нь үзээд байна бас. Тэгээд бас ганц хоёр найзуудтайгаа холбогдоод урд нь одоо яг шишээ багт байсан. Одоо бизнес эрхэлж байгаа ийм найзуудтайгаа холбогдоод хэдүүлээ хамт нэг юм яа гэдэг. Ер нь бол ярьж байгаа. Тэгээд номын сүүлээр ер нь бол ажил хэрэг болчих واخа. Окей. Заашгүй дээ. Тэгж бодож. Бүрнаач ч мөр амар гоё сонсогч. Тэгэх юм бол тэрийгээ дагаад манай Монгол улсын тамирчдын ранк хүртэл өссөн шүү дээ. Ер нь бол тэглгүй ах уу тий. Одоо ерөөсөө яг тамирчны хамгийн гол асуудал бол ерөөсөө санхүүгийн асуудал байгаа дээ. Сэтгэл зүй биш те одоо юу гэдгийг бэлтгэлжилт биш тэр мэдлэг биш. Хамгийн гол асуудал хамгийн том саад бол ерөөсөө санхүү байгаа байхгүй. Одоо нэг үе бодох юм бол манай дасгалжуулагч нар мэдлэгтэй болцсон. Сэтгэл зүйчтэй болчлоо. Одоо манай шигшээ баг гэхэд л хоол зүйчтэй, сэтгэл зүйчтэй өөрсдийн гэсэн юм юуны одоо албатай, эрүүл мэндийн албатай болчлоо штэ. Гэх мэтлээ ингээд аюу гой хөгжиж ин л та. Одоо энэ дээр нь яг нэг юм санхүүгийн асуудлыг шийдэж өгдөг юм үйлчлэгээ л хэрэгтэй байгаад байна гэж би хараад байна. Наа ч гэсэн аюу гой бүр алга ташмаар юу вэ? Гой мэдээ. За тэгээд ямар ч байсан таны шинээр эхлүүлэх гэж байгаа бизнес санаа, бизнест чинь амжилт хүсье. Тэгээд маш их баярлалаа. Миний одоо маркетинг зооныг подкастт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд ярилцахад гоё байлаа. Надад ч гэсэн бас таатай байлаа. Тэгээд яг энэ нөгөө маркетинг, бизнес гэдэг талаасаа ярилцсан анхны ярилцлага байлаа. Тэгээд бас надад бас их гоё сонирхолтой байлаа. Өмнө нь дандаа спорт ярьж илаа. Тэгээд харин таныг урьж авчирчаад спортын талаар багхан яриулаад илүү нөгөө бизнесийг чинь ухаж гаргаж ирж яриулах гэдэг ингээд бас л асуулаа гэх тий. Тий баярлалаа. Сайхан ярьцлага боллоо гэж үзэж байна тий. Тэгж бодож байна. За тэгээд цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье, сайн сайхныг хүсье. Маш их баярлалаа. Тэгээд танаа хамт олон ч гэсэн маш их амжилт хүсье. Тэгээд одоо ингээд цаашдаа яг хүнд хэрэгтэй л юмнууд яригдах байх гэж би төсөөлж байна л да. Яг гой хүмүүс орж ирээд яг нөгөө хэр оргийн хүмүүсийн сонсоод байдгүй юмыг сонсох байх. Тэгээ яг хүмүүсийн яг хэрэгтэй юмнуудыг нөхөх байх. Тэгээ өргөжлүүлээд бас өөрөө бас танаа үзэгч болно. За баярлалаа. За.